За нийт үзэгч сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргье. Шинжлэх ухаан танин мэдхийн Одмондөр суугийн маань Их Монгол улсын түүх нэвтрүүлэг маань эхлэхээр бэлэн болж байна. За энэ нэвтрүүлгийг Америк сургуулийн түүхийн багш Маратхан бэлтгэн өргөдгөө. Өдрийн мэнд хүргье. За өдрийн мэнд хүргье. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар NCD Group-ийн Casa Da Vinci төсөл хамтран ажиллаж байгаа. За мөн өрх бүрийн хэрэглээ уяг гурил бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За өнөөдрийн сэдв их сонирхолтой сэдв байсан те. За өнөөдрийн сэдв бол Чингис хаанд яг 9 өрлөг байсан уу гэдэг тухай сэдв. Гэхдээ энэ сэдвийн хүрээнд бол яг ямархуу сэдвийн хүрээнд ярих юм бэ гэдэг бас нэг агуулга байгаад байгаа юм. Тэрний юу гэхээр бидний хуучин хэрэгжилж зансан хуучин улаан хавцтай Монголын нууц товчоо гэж ном байдаг тийм. За энэ ном дээр бол 300 тайчуудыг дарсан домог хэсэг дээр 9 өрлөгийн талаар бас гарч идэг. За яг тэрийг илүү сайн ажиглаж анзаарч харах юм бол төгсгөл хэсэгтэр НАТО гэдэг алтан товчоос ингээд авсан гэдгийг бичсэн байгаа тийм. Авсан гэдгийг бол бичсэн байдаг. За ер нь Монголын нууц товчооны яг их хөвлбөр дээр нь одоо тий Чингис хааны 9 өрлөгийн тухай гардаггүй үгүй юу гэдэг талаар ярилцах юм. Ингэж ярилцахын тулд бол энэ талаар бол манай Одмондөр суугийн тий Зандаа ах маань бас нэг нэвтрүүлэг хийсэн байгаа. Тэгэхээр аль болох тэрнтэй одоо давхцуулахгүйгээр арай өөр үнцгээр тий тайлбарлахыг хичээнэ. Гэхдээ яалчгүй гад амбгоог тий ишил зүйлтэндээ бол оруулахаас өөр аргагүй байгаамаа гэдгийг давхар хэлжээ. Тэгээд өнөөдрийн манай яг энэ нэвтрүүлгийн судалгааны бүтээл гэдэг юм байгаа тий хаанаас яг ишилж ярьж байгаа юм бэ гэд маш олон судлаачдын бүтээлээс ишилж ярьж байгаа. Гэхдээ энд Монгол Улсын их сургуулийн түүхийн тэнхимийн доктор дэд профессор одоо Баяр сайхан гэдэг хүний бараг 10 гаруй жилийн өмнө бичсэн. Би яг надтай хамт ажилладаг байхдаа Улаанбаатар их сургууль битээр нэг өрөөнд бас түүхийн тэнхимд байсан. Тэгээд надтай хамт ажилладаг байхдаа бичижсэн судалгааны бүтээл тэрнээс нь одоо бас ишилж ярих юмаа гэдгийг хэлхий. За тэгээд тухайн судалгааны бүтээлийн нэр нь болохоор өрвөлөгтөн хэмээх хоёр нэрийн тухай гэсэн сэдв байгаа байхгүй юу? Өрлөг тий өрвөлөгтөн тий өрвөлөгтөн өрвөлөгтөн за ийм судалгааны сэдв байгаа гэдгийг бас давхар хэлье. Тэгээ ер нь бол эрдэмтэн судлаачдын маш олон эрдэмтэн судлаачдын судалгааны бүтээлийг ашигласан гэдгийг энэ дээр давхар хэлэхгүй болохгүй. Тэгээд яг одоо яг ийм судалгааны бүтээл ярих гэж байгаа учраас би тухайн судалгааны бүтээлийг ихэнхдээ одоо тий Б-г ярихаас өөр арга болчихж байгаа юм тий. За юуны өмнө Одмондрыг тэ таалан сонсдог их Монгол Улсын түүхийг шимтэн сонсдог нийт сонсогчдоо тий энэ өдрийн мэндийг хүргье. За Монгол Улсын түүх бичлэгт бол өнөөхөр хэлбэрчин тогтож нэг мөр болоогүй судалгаа шаардлагаар буй асуудлууд зөндөө байдаг. За мэдээж энэ дээр бол жишээ нь одоо саяны 9 өрлөг эсвэл Алангуй ихийн домгийн учир Бүрчооны удам өгсаа гэдэг ч юм уу тий Чингис хааны уг гарвал төрсөн он сар гих мэтлэнгээр маш олон дис дараалсан үйл явдлууд тий тодорхой болоогүй гих мэтлэнгээр дараагийн судалгаа, шинэ үеийн судалгаануудыг ингээд те өөрөө өөртөө ингээд даллан дуудаж идэг байхгүй. За тэрний нэг нь бол яалтчгүй өрлөг хэмээх цол түүнтэй холбоотой асуудал байдаг юм. За тодруулах юм бол өрлөг хэмээх цол хэдийн үед хэрхэн бий болсон бэ? Өрлөг хэмээх те Чингис хааны 9 өрлөгийн тухай ярьж штэ те цол ямар утгыг агуулдаг? Түүнийг хэрхэн ойлгох гэх зэрэг асуудлууд өнөөхөр шийдэгдэггүй байсаар байна. 13 дугаар зуунд Чингис хаанд өрлөг хэмээгддэг 9 хүн байгаагүй гэдгийг манай эрдэмтэд хэдийн судлан тогтоосон бөгөөд 9 алдалт эрүүд буй ортууга хэмээн дархан ирэх авсан 5 хүн байсан. За. Эдгээр хүмүүс бол Чингис хааны өр зүрхний дотон ихтгэл нөхөд юм. Үүнийг хожимын зарим түүхэн сурвалжид гуйлан тайлбарласнаас үүдэн 9 өрлөг, тэ 9 өрлөг гэдэг буруу ойлголт үүссэн байна. Мөнхөн өрлөг хэмээх үгийн утгыг эрдэмтэд дараах байдлаар тайлбарласан байдаг. Оросын эрдэмтэн Владимир Цов 14-өөс 17 дугаар зууны үеийн Монголын зарим ноёд өрлөг хэмээх цол хэрэглэж байсан гэж бичжээ. Энд ерөөс 13 дугаар зууны тухай яриаг байгаа. За гад амбгаа тухайн үед яг өөрийнхөө бүтээлдээ те өрлөг гэдэг үгийг хуучны бичиг судар аман ярианд эрлэхэг баатар гэсэн утгаар нь биш хайрт, өршөөл, хүлээсэн, инхри гэсэн утгаар нь хэрэглэж ирсэн байна гэж тодорхойлсон байдаг. Харин доктор Амар Баяр өрлөг хэмээхийн тухайд 9 өрлөг гэдэг бол Монгол төрийн үед Чингис хаан засаг цэргийн чухал эрхийг атгасан 9 ноёдоо өргөмжлөн дуудаж байсан гэж үздэн байдаг. За тэгэхээр нэгдүгürt нөгөө нэг эсрэг тэсрэг одоо байр суурьд гарч ирж штэ тий. Доктор Гонгоргоо өрлөг хэмээх үг нь өр дотны өр зүрхний хэмээх тул эдгээр өрлгүүд Монголын хааны шатар дотн нөхөд болох нь зайлшгүй бөгөөд тэд голдуу цэрэг дайны гарамгаа баатар жанждууд байжээ гэсэн байдаг. Одоо Монгол Улсын боловсролын их сургууль гэж байгаа. За тентхийн одоо түүхийн доктор те профессор Гэрэл Бадрах одоо судлаач Гэрэл Бадрах 44-2-ын Монгол Улсын цэрэг дайны хэрэг эрхэлсэн албан тушаалтан Баатар Эрсийг нэрийдэх нэгэн нэр нь өрлөг гэдэг байваа.
44 гэдэг чинь арай хожим үеийн түүх ярьж байна те. Гих зэрэгээр бичсэн байдаг. Харин монгол хэлний одоо ингээд түүхэн сурвалжууд түүхчдийн үзсэн те яг гол утга санаа нь бол тэр үрлэг гэдэг үг яг ямар үгнээр тогтож байгаа юм бэ? Хизээ хаана хэрэгжилж ийсэн бэ гэдгийг хоёулаа сая ярьж үтсэн болвол одоо харин монгол хэлний тайлбар толиудад үрлэг гэдэг үг те ямар байдлаар тусгагдсан бэ гэдгийг нь авч үзье. За яа цэвэл монгол хэлний тайлбар толь те. За энэ толиндоо бол нэгдүгээр хувилбар нь үрлэг те төрсөн биш боловч хөхөө хөхүүлсэн их өрлөг их. Өрлөг их мэн гэдэг те. За хоёрт бол цэрэг удирдах явдалд их гавья байгуулсан их жанжин, өрлөг жанжин, 9 өрлөг гэсэн байдаг. За яа цэвлэгэн тойл бол цаашаа бүр сайжраад явсан байгаа шүү дээ. Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар тойл гэдэг юм бүтээл гарсан. За энэ бүтээл дээр бол өрлөг гэдгийн нэгдүгээр хувилбар нь бол төрүүлээгүй боловч хөхөө хөхүүлсэн өсгсөн их. За хоёрдугаар хувилбар нь бол дайн байлдаан цэргийн үйл хэрэгт их гавья байгуулсан жанжидад олгодог цол. За гуравдугаар хувилбар дээд албан тушаалтан болон ихэс дээдсийн хэлсэн үг, зарлиг, шийдвэр. За дөрөвдүгээр хувилбар үрж жагсаах, давхарлан тавих үйл ажиллагаа гэсэн байдаг. За тэрэн дээр одоо ингээд үрж гэдэг дээр нь одоо нэг барилгын өрлөг өргөх гэдэгтэй чинь адилхан байгаа сте тий. За дээр хэрдэмтийн судалгааг харахад бол өрлөг хэмээх цолыг Монгол хаадын дотны цэргийн жанжид нь үр зүрхний, үр дотны ихтгэлт хүмүүс байсан тул өрлөг хэмээх цол бий болсон хэмээн үзэж байгааж. Харин энэ цол хэдийн үед бий болсон тухайд 13 дугаар зууны үед бий болсон, 17 дугаар зууны үед бий болсон гэх мөн хоёр салаа саналд төвлөрч байгаа. За энэхүү өрлөг хэмээх үгийг хэрхэн ойлгох тухай асуудалд нь үр зүрхний, үр дотны хайр хүлээсэн инхри хүмүүс гэх утгаар нь өрлөг жанжин, өрлөг баатар гэх утгаар нь энэ цолыг ойлгох гэсэн мөн хоёр салаа саналд тус эрдэмтэн судлаачид төвлөрсөн байдаг. Ингээд энэхүү өрлөг хэмээх цол хэдийн үед хэрхэн бий болсон, түүнийг хэрхэн ойлгох талаар ингээд те өшөө сайн лавлаад ингээд судлаад үзэх юм бол Монголын нуус товчонд цор ганцхан газар нэг үг дурддагдах хагаад харин бидний судлан буй цэргийн зүтгэлтэн өрлөг жанжин гэдэг утгаараа бус харин үр зүрхний үр дотны гих нөгөө нэг саяны хэлээд байгаа те энэ агуулгаар өрлүүд хэмээн гарч байгаа. За энэ бол Монголын нуус товчооны 201-р зүйл. За 201-р зүйлийг бол хоёулаа нөгөө нэг Жамуу хаанд нөхрөө Атат дайсан уу гэдэг нэвтрүүлэг дээр бүтнээр нь уншсан учраас яг одоо Жамуух те баригдаж ирээ Чингис хаанд нөгөө үгээ үчиж байгаа. Энэ үчиж байгаа үгний яг тэр нөгөө өрлөг гэдэг үгний те авсан хэсгээс нь тайлбарлаадах. За эдүгэ энэ төрлөхийд те анд бид хоёр ургах нарнаас шингэх наран дор хүртэл нэрмэн хөрвзээ. Анд сэцэн ихтэй төрөлхийн хүлэг баатар төржээ. Эрдэмт дүү нартаа эрхэм өрлүүд нөхөдтэй. 73 акт морьтой болж би андад илүүдэж ялагдав хэмээсэн байдаг. Тэгэхээр саяны энэ өгүүлбэрт бол те өрлүүд нөхөдтэй гэсэн байгаас та тий. За энэ өрлүүд гэдэг үг ганцхан удаа гарч ирж байгаа. Үүнээс цаашаага ер нь бол ганцхан бий хэлээд байгаа юм биш. Бараг 100 жилийн туршид судалсан тий энэ Монголын нуус товчоонд судалж байгаа энэ хүмүүс бол бүгдээрээ Монголын нуус товчоонд хэрвзээ тий энэ өрлөг гэдэг үг энэс өөрөөс огт байхгүй байна. 9 өрлөг гэдэг үг нэгч байхгүй. Анхныхаа дээр их сурвалжаар. Харин тэр алтан товч гэдэг хэсэг дээрээ тий тэр өрлөг гэдэг Монголын өдөр улаан хавцтай нуус товчогч тэр нэг алтан товчоос ч бас нөхөж оруулсан зүйлс их байдаг шүү дээ тий. Нөгөө өнчин хүүхдийн 9 өрлөгтөө цэцэлсэн цаштар гэдэг ч гэдэг өнчин хүүгийн тий. Аманд орохдоо арслан бар мэт амнаас гарахтаа юу л аманд орохдоо алтан шумуул мэт амнаас гарахтаа арслан бар мэт гэдэг тий. Тэгэхээр нөгөө Монголын нус товчооны бичигдээгүй гэдэг юм уу дурддагдаагүй зарим нэг хэсгийг лууг алтан товчоос тий нөхдөг гэдэг шүү дээ тий. Нөхдөг гэдэг гэхдээ яг тэр хэсгийг нь болохоор арай өөр янзаар бичигдсэн байна гэж ирдэг. За тэрийг тодруулахын тулд хоёлаа дахиад дараагийнхаа үеийг тэгэхээр Лувсан Нанзангийн тэр алтан товчсон болохоор 1700 оны үед гэдэг шүү дээ тий бичигдсэн нь тий. За тэгээд ч яг энэ үгийг шүү дээ тий иш гадаамгоо болвол 9 өрлөг хэмээх утгаар нь бус хайрт өршөөл хүлээсэн инхри гэсэн утгаар нь тайлсан болвол профессор очиргоо аюудан очиргоо тий энэ бүтээлдээ өөрийнхөө бүтээлдээ Монголын нуус товчоонд өрлөгүүд гэдэг үгийг өрлүүд хэмээн тэмдэглэсэн байна гэж тодорхой дурдсан байгаа. За
За Гадамгон өгүүлснээр 9 өрлөг хэмээх нэр томьёо Монголын нуус товчоо, Флана Карпенигийн Монголын түүх, Рубрукийн дорн этгээдэд зорьсон тэмдэглэлтэй, Жувенигийн ертөнцийг байлдан дагуулагчийн түүх, Рашид Аддины судрын чуулган, зарим түүхэнд одоо шаштрын чуулган гэж нэрлэдэг байгаа тийм. За тэгэхээр Юан улсын судар зэрэг 13-аас 14-р зууны түүхэн сурвалжуудад огт дайралтахгүй. За тэгэхээр тэр өрлөг гэдэг үг өөрөөр тоорлохгүй нэ тийм. Харин 10 буйнд номын цагаан түүхэнд 9 их бэлгээ, 9 өрлөг мэдээ. За мөн түүчлэн 9 өрлөгүүд хэмээн гарч буй нь нилээд хожуу үеийн нэмэлт болов гэж үзэж болно. Учир нь цагаан түүх бол те дөрвөн түүрийн одоо 10 буйнд номын цагаан түүх гэж байгаа штэ. Юан гүрний үе. Гэхдээ энэ нөгөө нэг түүхэн үйл явдал нь Юан гүрний үед гарч байгаа боловч яг тэр цагаан түүхийн ориг одоо бидэнд уламжлагдаж ирсэн их нь 16 дугаар зууны сүүл үед хутагтаас эцэн хунтаажийн нэмэн засварласан ихээс нь 1874 онд Ванчигр авдан хэмээхийг хуулан бичсэн их байхгүй. Тэгэхээр бидэнд ирэхдээ яг их хөлбөр нь биш. Ахаад нэг ороод дунд нь ахиж нэг ингэ засварлаж бичсэн. За энэ тухай сурвалжийн хуулбар ихэд тодорхой өгүүлсэн зүйл бас байдаг. Мөн эрдэмтэд цагаан түүхэнд гарах 9 өрлөгийн 9 бэлгийг эрхлэх 9 хүн хэмээсэн байдаг. Тэрчлэн Чингис хааны алтан товч нэрийн цадигт буй өрлөг хэмээх нь хожимын хуулагчийн нэмэлт бололтой гэж тэгэж энэхүү сурвалжийг эрдэмтэд хожим эмэгтгэн домог үлгэрийн эмэгтгэл хэмээн үтсэн талж бас байдаг гэж байгаа. За эндээс ажиглахад мөнхүү өрлөг хэмээх нь үг нь 17 дугаар зууны үеэс эхлэн түүхэн сурвалжуудад гарах болсон бөгөөд үүнийг бид Монголын нуус товчоон дахь өрлүүд хэмээхтэй холбож үзэж болохгүй гэдгийг бас эрдэмтэн судлаачид бас хэлээд байна те. За нуус товчоонд гарч буй өрлүүд нь үр зүрхний, үр дотны хэмээх утгыг илэрхийлж байгаа бол өрлөг нь цэргийн жанжин, баатар эрстэй холбогдож байгаа юм. Энэхүү баатар цэргийн жанжтай холбогдох өрлөг хэмээх үг сурвалжид анх гарч байгаа бидний олж мэдснээр 1604 онд өнөөхөр түүхэнд нэр нь эс мэдэгдсэн зохиогчийн бичсэн хаадын үндсэн хураангуй алтан товч хэмээх сурвалжид аргасун хуурчийн домогтой холбогдсон эхлэн гарч байгаа юм. За энд 9 өрлүүд минь нэг нь одоо ингээ өчөж үг барилдаж эрхүүл чухал санамзаа хэмээн гарч байгаа болвол 1618 оны үед Монголын авг хушууны Таюн хяагийн зохиосон Алтан хааны тууч хэмээх сурвалжид таарлахгүй байна. Түүний хойно Лувсан данзан гүүшийн бичүүлсэн алтан товчод 9 өрлөгийн үг тэнцэхэд 9 өрлөгийн үгийг буруу гэж хитрхийе 9 өрлөгийн үгийг хэрэглэн гих зэргээр Чингисийн 9 одоо өрлөгтэй өнчин хүүгүүний цэцэлсэн шаштртай холбогдсон гарч буй бол харин түүхэн үйл явдалтай холбогдсон мэд өрлөг эхлэн нэгэн хідэн нөхөдтэй цэвдэн довтолж өшөөгөө ав гэж байгаа. За энэ хүү үйл явдлуудыг ингээ хараад ах юм бол бүгдээрээ 17 дугаар зууны үед болсон үйл явдал харин энэ дотор өрлөг гэдэг нэг цол чимэг гарч ирээд байна цэргийн. За саган цэцний тойрвсон эрдий товчод бол түүхэн үйл явдалтай холбогдсон тэндээс өрлөг ноён эзэн минэ сайны салтар муугийн сарбум халдам Монгол үчгээр За сайдын эрдэм доордын гим хөртөм гэлээ муухай ёрт уршиг сайн хилт шаазга халдав хасар дүүгээ тавиасаа химэн өчвөөс химээсэн гэд. За энэ бол нөгөө зурус хэсгүүдийг ингэж авч яваад байгаа За мөн алтан хүрдэн мянган хигээс бичигт сурвалжид Энэ сурвалжид 9 өрлөг 5 тайш эхлэн гэсэн болвол байрны раш буунцгийн болор ирэхэд бас сурвалж бичиг. Өнчин хүүгүүний цэцэлсэн үйл явдалтай холбогдуулсан өгүүлсэн нь эзэн богд Чингис хаанд эрэхэд 9 өрлөг айлтах бас 9 өрлөгийн үгийг буруу буюу гэжээ. Мөн хөхтүүх сурвалжид өнчин хүүгийн шаштртай холбогдсон 9 өрлгүүд хийгээд бас бус хүчнээ өгсөн бүгдэнд гэсэн байгаа байхгүй. За ингээд совдон ирэх гэх мэт одоо ийм сурвалжид мөн л өнчин хүүгэнтэй холбогдуулан 9 өрлөг хийгээд бусад бас хитийцэн баатар зүтгэлтэн хэмээсэн бол гүн гомжовын гангийн урсгал би дандаа 17 дугаар зууны үеийн түүхийн сурвалжууд ярьж байгаа. Гангийн урсгалд богд Чингис хааны эрхэм сайд 9 өрлөг гэсэн бол галдан туслагчийн эрдний эрэхэд 9 өрлгүүд минь Чингисийн 9 өрлөг гэх мэтээр таарлах. За тэрчлэн Ишбалдан Бандидагийн эрдний эрэхэд 9 өрлөг гэх зэргээр өгүүлсэн байгаа.
За ингээд эдгээр сурвалжийн мэдээнээс харах юм бол ихэвчлэн бие биенийхээ мэдээг давтсан байхын дээр анхлан лувсан данцан гүүшин бичүүлсэн алтан довчод гарах Чингисийн 9 өрлөгтэй өнчин хүүгөөний цэцэлсэн шаштар химээх домог үлгэрийн шинж чанартай сурвалжийн мэдээг үндэслэн өрлөг хэмээх ойлголт гарч ирсэн ажээ гэж. За энд нэг зүйлийг бас тодорхой дурдахгүй болохгүй. Би ч өөрөө бас яг ингээд нэг оюутан байхдаа 2 дугаар курстэй Батмөх Даян хааныг яг хэдэн жил хаан ширээн суудсан бэ гэдэг 17 дугаар зууны үеийн нэлээд олон түүхэн сурвалжуудыг тий нэлээд хоорондоо харьцуулж гарч яг хөөгд харах гээд энэ тогтчлаа сая. Юг Батмөх Даян хааныг. Тэгээд 17 дугаар 100 мөн гэхлээр. Тэгээд яг ингээд оюутан байхдаа би яг ингээд сонирхоо судалж байсан байхгүй. За тэгтэл эдгээр сурвалжууд бас өөр хоорондоо зөрүүтэй материалууд агиух байдаг. Хоорондоо бас нэг нэгнийхээ мэдээ баримтуудыг давтаж хэлсэн зүйлсүүд их байдаг. Жишээ нь асаргч нэртийн түүх Бямб те Шам бодоо ингээд энэ хүний асаргч нэртийн түүхэнд бол Батмөх Даян хааныг 7 наснда хаан ширээн цуугаад 73 жил төр бариад 80 наснда таалал төгссөн гэж. 73 жил шүү. За гэтэл зарим одоо сурвалжчгүүдэд те одоо шарт хуужид гэдэг ч юм уу за 37 жил төр барьсан. Тийм 40 жил төр барьсан гэж бас 44 жил насалсан болж тарах гэдэг юм те. За гэтэл зарим сурвалжууд болохоор 47 жил хаан ширээн цуусан гэл. За тэгээд жилүүд нь бас өөрөөр гарч ирнэ. Гахаа жил хаан ширээн цуусан эсвэл барс жил хаан ширээн цуусан гэж. Нас таалал төгссөн жилүүд нь өөр гарч ирнэ. 1504 онд нас орсон, 1517 онд нас орсон гэд ингэж гарч ирээд байдаг байхгүй. Тэгэхээр яг энэ үеийн түүхэн сурвалжууд бол нэг ихээс нөгөөрөө хуулахтаа гэдэг ч юм те зарим үед бол нэг зохиогчийн өөрийнх нь санаа бас нэлээд орсон байх магадлалууд өндөртэй байдаг. За энд нэг ийм зүйл яригдана гэсэн үг л те. Чингис хаан болон түүний залгамжлагч ер нь яг алтан уургийн хаадууд байна. За эдгээр хаадууд Чингис хаан өгөөдөө гүйг мөнх хувлаа гэл ингээл цаашаа хайсан хөл ингээл явна штэ те. Ингээд явж яснаа гів гинт яг Батмөх Даян хаанаас арай жоохон өмнөхөн 9 тайш хааны үед биш үү. 9 тайш чинь бол ойрдын те хаан штэ. 5 тайшийн хүү. За тэгтэл яасан бэ гэхлээр 9 тайшийн үеэс энэ он цагийн хувьд бол зөрөө гараад ирэлдэг. За энэ цагаас хойш одоо хаадууд яг хэдэн онд хаан ширээн суусан, хэдэн жил хаан ширээн суусан те эдэр нь ингээд Мэргүрээс гээд Маркус гээд хаан байгаа шүү дээ. 11 жил хаан ширээн суусан, 1 жил хаан ширээн суусан. Молон яг 10 жил хаан ширээн суусан уу, 1 жил хаан ширээн суусан уу гэд ингээд янз янзаар гарч ирээд байдаг. За тэгэхээр энэ үед энэ үеийн сурвалжууд жаахан ингээд нэг хоорондоо ингээд нэг авцалдахгүй юмуд агиух байдгаа гэдгийг давхар бас бодууштай юм ээ. За энэхүү сурвалжин түүхэн гэхээсээ илүү те саяны одоо миний хэлээд байгаа тэ домог үлгэр уран зохиолын шинж чанартай тул түүний мэдээг итгэмжид гэж үзэх үндслэл муутай байгаа юм а гэж. За яагаад ингэж үзээд байгаа юм бэ гэхэлэр яг би сая нэг хэллээч нэгдүгээр цаг хугацааны хувьд зөрөөд байна. Хоёрдугаарт энэ үеийн үед чинь Монголд нөгөө шарын шашин дэлгэрж ирсэн. За тэгээ шашинтай холбоотойгоор түүх бичлэгт бас жоохон өөрчлөлтүүд орж эхэлсэн. За энэ өөрчлөлтүүд гэдэг нь юу вэ гэхэлэр Монгол хаадыг төвдийн хаадтай холбоотой, энэтхэг төвдийн хаадтай холбоотой гэх мэтлэнгээр бичиж эхлэх те өндөс суурь тавигдсан. Гэх мэтлийн одоо ингээд маш олон асуудлууд байна л да. За тэгээд цаашаагаа хоёул яг үндсэн сэдв рүү орохоос өмнө хамтран ажиллагчаа танилцуулъя. За тэгээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Casa Da Vinci төсөл хамтран ажиллаж байгаа. NCD Group-ийн Casa Da Vinci төсөл. За тэгэхээр Яарамгийн нүхтийн зам дагуу Ацтын аманд 23 га талбай дээр байрлаж байгаа бөгөөд за ер нь бол гаднаа найз нөхөд хайртай дотны хүмүүстэйгээ тухлан суух тийм эдлбэр газартай террас бүхий таун хаус болон эсвэл нам давхар бас цөөн айлын кондо вилла суудсуудыг санал болгож байгаа ийм төсөл юм байна. За кондо виллаг одоо манайх нэг хэсгээ бодоод мэддэг болсон байхаа. Нэг давхартаа ердөө 2хан айлтай. Тэгэхээр нэгд барилгад 4-өөс 9хэн айл байдаг гэдгээрээ хүн амын нэгтгэл маш бага. Тэгэхээр зочны өрөө болгоно нь бүгдээрээ урагшаага харсан гэдгээрээ маш гоё онцлог төсөл байгаа. Тэгэхээр тэр барилга дотор байгаа 4-өөс 9 айл тэр айлуудын бүх зочны өрөө нь бүгдээрээ яг урагшаага энд тэнцүү бас харсан ийм гоё байрлалтай. За таун хаус, кондо, вилла маань нүүж ороход бэлэн болцсон байгаа. 112 м²-аас 260 м² хүртэл сонголттой. Мөн дээрээс нь 2026 оны 3 дугаар үйлрэлд ашиглалтанд орох ээлжүүдэд захиалга аваад эхэлсэн байгаа. Та бүхэн маань сонирхож байгаа юм бол 75 тэг 7 50 50 75 тэг 7 50 50 гэсэн дугаараар холбогдоод загварын байруудаас очиод сонирхох боломжтой шүү. За мөн дээрээс нь нэвтрүүлгийн доор байрлаж байгаа QR код дээр та бүхэн маань одоо QR кодыг уншуулад те шууд боршууртай танилцуулгатай танилцах боломжтой юм а. За ингээд бид бүхний дэмжиж ажиллаж байгаа Casa Da Vinci төслийн хамт олондоо баярлалаа. За таныг ингээ сайн нөгөө яг хаадуудын тухай яриад эхлэнгууд би энэ хаадуудын ингээ нэршлиг ингээ гаргаад явж ирсэн. Нэрээ таны хэлдгээр таны түрүү нөгөө 9 тайшаас хоошо Маха Гүргис хаан гэж байна те. Хаан Тайсун хааны хүү гэд залгаа явж байна. За тэгээ нөгөө Жононгийн хүү те Тайжийн хүү
гэдэг бас нэг юм байгаа шүү дээ. Тэгээ дээрэс нь бас Төмдийн хаан, Ордсын хаан гэх мэтчлэн ингээд хаадуудын нэр он цагийн хувьд айгүй их нэр юм олон болооч гэдэг юм болоо жоохон өөрчлөлт ордог юм байна те. Би одоо жишээлбэл таны сая 17 дугаар 100 гэдээ ярьж байхад тийшээ төхүүлээд Батмөхт аян хааныг харах гэсэн чинь бүр 16 дугаар 100 руугаа тий Батмөхт аян хаан чинь байж штэ. 1567 он төрсөн гэж байгаа, 1579 он төрсөн гэж байгаа, 1570 он төрсөн гэнэ төр барьсан гэж ингэж 3 янзаар гарч ирнэ. Тий. Энэ үеийн яг сурвалжуудыг бүгдийн шүүгдсэн бол 3 өөр он цаг гарч ирнэ. Тэгэнгүүт Батмөхт аян хаан чинь өөрийн 11 хүүтэй байдаг гэсэн 11 хүү чинь хүртэл бас алдаатай тоо байлээ шүү. Гэхдээ л хүүхдүүдтэй нутгуудыг хувааж захируулж суулгасан гэх мэтчлэн ингээд бас нэг жоохон алдаатай юмуд байгаад идэв юм биш үү нэрэ. За. Нэр яг 17 дугаар зууны үед бас нэг тиймэрхүү яг түүхэн сурвалжууд дээр нэг тийм асуудлууд гарч ирдэг. Гэхдээ бүгдийг буруу гэж үзэхгүй шүү дээ тэр чинь. Тэндээс чинь яг зөвийг аавна. Ер нь эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн гэдэг чинь энтэй л холбоотой байхгүй. За активч амьдын сүрэнгуй Чингис хааны 9 өрлөх те өнчин хүүгний цэцэлсэн шаштрыг. За одоо үйл явдал эндээс гарч ирсэн шүү дээ те. Чухам түүхт үйл явдал гэж үзэж болохгүй. Уран зохиолч, шүлэгч хүн эмээлийн дуу, хуурын дуу болгож зохиосон шүлэглэл гэж үзэх хэрэгтэй гэж үзсэн байдаг. Гүүш гэдэг цол чинь өөрөө эрдэмтэн гэсэн цол шүү дээ баг. Тий. Багш гэсэн утгатай байж магадгүй. Багш гэсэн утгатай гэж юу? Тэгэхээр чи за тийм. Юу хоёлаа нэг дамжин сүрэн гол дээр явж байгаа тий. За. Төсөөгч шүү. За түүхэн иш үндэстэй бүхий үйл явдал дээр тулгуурлан хожим зохиосон гэдэгт ихэнх судлаачид бас санал нийлдэг байхгүй. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхэлэр үүнтэй одоо ингээд нэг тий санал нэгтэй байна гэж үздэг судлаачид бас байгаад байна. Харин цөөхөн газар түүхэн үйл явдалтай холбогдуулан өрлөг хэмээх гарч байна. Энэ нь ихэвчлэн 15-аас 17 дугаар зууны үеийн түүхэн үйл явдалтай холбогдсон гарч ирж байгаа. Энд Мэнд өрлөг, Горлоосын Бабахаа өрлөг, Бор бухын Элчигээ өрлөг, Балхаачийн Эсэн өрлөг гэх зэргээр гарч байгаа юм. За тэгэхээр яг нөгөө нэг нэр заасан өрлөг гэдэг те энэ зүйл чинь 15-аас 17 дугаар зуунд гарч ирээд. Тэгэхээр 17 дугаар зууны үеэс мөнхүү өрлөг хэмээх цол түүх бичлэгт бий болсон гэх үндслэл байгаа бөгөөд хэрв энэхүү өрлөг хэмээх цол нь үр зүрхний үр дотны хэмээхээс үүсээгүй харин Баатар жанждын цол яваандаа өрлөг хэмээх цолыг үүсгэсэн гэх юм бол урд өмнөх уламжлал заавал байж таарна гэсэн үг. За тэгэхээр 17 дугаар зуунаас өмнөх үеийн монголчуудын зэрэг дэв тэр дундаа Жанжин, Баатар, Эрстэй, Ноёд Эрсийг нэрийдэж байсан цол зэргийг холбогдол бүхий мэдээс сэлтийг нь хайн үзэх юм бол өрөвлөгтөн хэмээх цол тохиох бөгөөд бидний олж үзснээр энэхүү хэрмийн тухай түүхэнд ганцхан зурус мэдээ байхагаад энэ хэрэгэмтэн 1452 оны түүхэн үйл явдалтай холбогдсон гарч ирнэ гэж байгаа. За энэ түүхэн үйл явдал бол би зүгээр яг ингээд товчлоо тайлбарлаад хэлчихгүй бол энд маш олон сурвалжууд те нөгөө л нэг алтан товч те шар тууж одоо нөгөө нэг алтан товч одоо хаадын үндэсний хураангуй алтан товч те саган цэцний эрдний товч. За би бүгдийг хэлээ явчих даа. Гэх мэтлэн яг энэ бүх зүйлүүд дээр нэг л үйл явдлыг яриад байгаа. Тэр болор ирэх гэх мэтлэнгээр. За энэ үйл явдал нь юу вэ гэхэлэр Жонон эхлэн 33 өрөвлөгтөн гэж байгаа. Жонон эхлэн 33 өрөвлөгтөн. За энэ Байрны түүхч Раш Мунцгийн болор ирэх хэмээх дээр арай өөрөөр бичсэн байгаа байхгүй. За энэ дээр болохоор агууржин жоног хэлж дээ, агууржин жоног тайсан үний дүү бас хаан ширээн суудаг. Эсэн тайш хаан ширээн суулгая гэж авчирж байгаад өөрийг нь алчдаг байхгүй. Түүхэн үйл явдал. За тэгэхээр агууржи тэргүүлэн 33 отогт 44 өрөвлөгт 61 хяартан бүгдийг албаа гэж байгаа. Саяны үйл явдал гэж тийм. Эдгээрээс өөр өвөрлөгтөн хэмээх цол гарч буй мэдээ олж үзсэнгүй байхгүй. Бөгөөд энэ нь бие биенээ давтсан байдалтай өөрөөр хэлбэл түүхэн ганцхан үйл явдал гарч иж байгаа саяных тодруулбал 1452 онд эсэн тайш тэргүүлэн ойрдын ноёд хуйлдан агууржин жононч нь ингэсэн штэ одоо төрүүлээд ингэж байгаа байхгүй. За энэ дэр төр хазаач. Угаас нь үйл явдал нь айтайхан гоё байхгүй. Тайсун хаан болсон. За Тайсуныг мэдээж тогоон нөгөө нэг самар хатан эднүстэй ингээд нөгөө нэг бага насны 3 хүүхэд олж авчирж байгаа. Тэгээд хамгийн том Тайсун байсан болохоор тогтоо бух штэ. Тогтоо бухыг хаан ширээн суулгасан. За тогтоо бух өсөж том болонгуудаа яг өөрөө болоод их хааны удам би яхаараа нисэн тайшин тэг үгэнд нь үгээр нь явах ёстой гэдэг ч юм уу 1249 онд тэр том уулын хэрэг гэл 20 мянган цэрэгтэй гэл тэг зарим нь бол 20 мянга ч бичлээ гэж 80 мянган цэрэг гарч ирнэ 20 мянган цэрэгтэй 1000 усын 500 мянган цэрэгийг ингээд бот нэрлээ гэл үйл явдал гарч ирдэг айгуу гоё а тэгээд яг ингээд нэг улс төрийн бутрал намжаад байж ия гэж бодсон чинь Тайсуныг буюу тогтоо бухыг хаан ширээ залгамжлах хан хүүгээс нь болж маргаан гарч байгаа байхгүй. Тэнд улсын тайш байсан одоо ерөнхий сайд гэсэн үг шүү дээ. Эсэн өөрийнхөө охиноос төрсэн хүүг хаан
нэг дараагийн хаан ширээн суулгах гээд хунтайж болох гээд байдаг. Тайсон болохоор өөрийнхөө их хатнаасаа төрсөн те одоо хайртай хатнаасаа төрсөн хүүхдээ хаан ширээн суулгах гээд байдаг. Молон нөгөөт. За ингээд нэг ийм асуудал болж байгаа байхгүй. За тэгтэл энэ дээр яасан бэ гэхлээр эсэн тааш ганцаархнаа Тайсоныг ялахаарг байсан байж тарах гэдэг. Тэгэн гот дүүг нь оруулсан байгаа байхгүй. За дүү нь бол тогтоо буухын шин дүү нь агуржин жон мандуул энэ гур байгаа шүү дээ. Гурлаа хаан ширээн сууж ин гэсэн үг шүү дээ. За тэгээ агуржин жоныг болохоор би чамайг хаан ширээн те Тайсоныг ясны дараа ахыг чи ясны дараа хаан ширээн суулгая гэж агуржин жоныг урд татсан байгаа байхгүй. За ингээ агуржин жон чинь өөрийнхөө төрсэн ахыг Тайсон руу довтлсон байдаг. За тэгээд хаан ширээнд байхгүй. Тэгээд нөгөө чи намайг хаан ширээн суулгана гэсэн яасан бэ гэдэг ч юм уу те нэг иймэрхүү үйл явдал болсон. За тэгээд эсэн тааш би чамайг хаан ширээн чинь суулгая гэж хагаад нөгөө ординоидын хуйлдаан гэдэг чинь энэ байхгүй. Эсэн таашиг дүүгээр нь ахыг нь тэгээд дүүг нь ирэнгууд л дүүг нь өөрөө. Тий. Тэнгууд чи энэ дотор чинь нөгөө нэг 33 өрөвлөгтөн гэд те ийм одоо тоо баримт 60 хэдэн хяартан одоо тэгэхээр энэ яг энэ юг уучлаарай. Энэ яг юу хэлээд байгаа бэ гэхлээр энд гарч үе цолыг дараах байдлаар үдсэн байгаа байхгүй. Үүнд тэр отготгон буюу агуржин жонгийн захиргаанд явж байсан баг ноёд язгууртнууд. За өвөрлөгтөн. За өвөрлөгтөн буюу өвөрлөгтөн биш. Өрвөлөгтөн. Тий. Уучлаарай. Өрвөлөгтөн. За өрвөлөгтөн буюу те өрбөлэкетэн гэд одоо нэг монгол бичгээр те. За энэ жонгийн ойрын шадар ноёд бололтой гэж байгаа байхгүй. За энэ хяартан буюу те хяартан туг хяар барьсан бусад дагалт хүмүүс гэж байгаа. За харин бидний одоо ингээ те энэ судлаачийн одоо доктор Баяр сайхны үзэхэд бол ингээ үзэж байгаагаар бол отготон нь малгайдаа отог хадсан их хаанд төрийн хэргийг зөвлөдөг бичгийн түвшинд байсан агаад харин өрвөлөгтөн нь малгайдаа шар шувууны үд хадсан цэргийн асуудал хариуцсан жанжид хяартан нь бол туг хяар барьсан бараа болох шатарлах хүмүүс байсан болов гэж байгаа. За ингээд эдгээрээс бидэнд хамаарал бүхий тэр өрвөлөгтөн гэх одоо хэн болох талаар чухам мэдээ баримт цагаан түүхэнд бичигдэн үлдсэн байдаг. Цагаан түүх чинь жоохон хожимын түүх те. Гэхдээ энд бичигдэн үлдсэн байдаг. Энд үгүйсэн нь 9 үе хошуу удирдан мягталгүй те одоо нэг нятаршгүй гэсэн үг шүү дээ. Чин зөрөгт болж асар уламж хүчээ өгөөс шар шувууны өрвөлөг малгайд хатгаж 3 мужийн эзэн хашгаа цолдыг сойрхоо гэсэн байсан байдаг. За мөн түүжлэн Нямбугаан өөрийн бүтээлтэй гэж байгаа. Нангад зурагт дүрслэн гаргасан Юан улсын хаадын хүрэгт голчлон оройдоо дор нь одоо ингээд өрвөлөгтэй жинсэн цан малгай өмссөн байна. Гэсэн бол Монголын соёлын төвх тэргүүн ботэд те 13 дугаар зууны үед гавьяатны малгайд өд хатгах, өрвөлөг зүүх, жинс хийх, пүүст хүрм дээл өмсгөх зэргээр хүндэтгэл үзүүлдэг байсан. Улмаар тэдний өрвөлөг те отго энэ олоод ялгарн шагналын тэмдэг болж ирсэн. Тиймээс 15-аас 16 дугаар зууны үед отготон өрвөлөгтөн хэмээх одоо сурвалж бичгүүд олонтаа гардаг гэж сурвалж ийм үгнүүд гарч ирдэг. Харин тойл бичигт энэ үгийг хэрхэн тайлбарласан талаар сүхэн үзвэл яа цэвэлгоон одоо монгол хэлний тайлбар толтой өрвөлөг шууны үд дахианы толгоон цэцэг те бууран одоо тэмээ байгаа шүү дээ те бууран тэмээний толгоон дээрх урт ус зэрэг энэ зүйлийг хэлдэг гэж байгаа. Харин монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар тойл бүтээлд бол өрвөлөг за нэгдүгээр хувилбар нь шууны жижиг үд чандар. За хоёрт дахианы толгойд ургасан хэсэг ус үд толгоон цэцэг. Гуравт буурын толгоон ардах сэгсгэр ус. Дөрөвт хүүхдийн усны хүндэтгэл. Тавт хулс зэгс зэрэг ургамлын сагсгар төрөв гих зэрэгээр бичсэн байгаа. Дээрх мэдээнээс харах юм бол Монголын их Юан гүрний үед 9 үедээ дайн байлдаанд цэрэг хушуучлан орж их хаанд үлэмж их хүчээ өгөөс шар шувууны өрвөлөг малгайд нь хатхан 3 мужийг эзлүүлэн төрийн их албыг хашуулдаг байсан. Мөн түүнчлэн энэхүү өрвөлөгтөн хэмээх цол нь түүхнээ ганцхан удаа гараад түүнээс хойш гарахгүй байгаа нь тун их сонирхол татж байгаа. Харин мөн үеийн түүхэн үйл явдалтай холбогдуулан цэрэг удирдан малайлдаг хүмүүсийг өрлөг хэмээн бичсэн нь бий. Тухайлбал сурвалжид гарах мэнд өрлөг хааныг дагалдан явдаг итгэл цэргийн хүн байсан байна. Горлоосын бабаахаа өрлөг улс болдыг жонон болоход шадарлан явж ирсэн. За бор бухын элчигээ өрлөг бас л Барс болдыг хүргэж ирсэн Долоонбаатарын нэг. Балхаачийн 9 өрлөг Барс болдыг хүргэж ирсэн Долоонбаатарын нэг гэх мэтлэн сурвалжийн мэдээнээс бэлхэн харагдана. За 17 дугаар зууны үеийн түүхэн сурвалжуудад Чингис хааныг 9 өрлөг хэмээн гардаг. Энэхүү 9 өрлөг 17 дугаар зууны үеичд те өрлөг хэмээх нэрийн доор 10 хүний нэр дурддагддаг нь гайхалтай.
Гэтэл бидний өгүүлэн буй өрөвлөгтөн хэмээх цолтон нь мөн л 9 үе хошуу удирдан орсон хүн гэж өгдөг цол. Энэ бас тооны хувьд нэг юм гарч ирээд байна тий. Энд нэг юм адилтгаж болох нэгэн зүйл байгаа байхгүй. За энэ нь болохоор өрөвлөгтөн нь малгайдаа шар шууны өрөвлөг хадсан цэрэг удирдагч хошууч жанжид байсан бол өрлөг мөн л хаан жонон нарын итгэл хүн цэргийн зүтгэлтэн баатар байсан гэж. Мөн тэднийг малгаан хооронд нь харьцуулан үзэхэд ч энэ хоёрын цол хэрэгэмтэн адил болох нь бэлхнээ харагдана гэж. За Монгол баатар цэргийн жанжин нар малгайдаа өрөвлөг хатгадаг байсан уламжлал бий. За монголчууд малгайдаа өд өрөвлөг хатгах уламжлал нэлээд эртний уламжлал. За дөрвөлжин одоо бушны соёлоос гэд энэ юм зүйл эхлэн гэж байгаа байхгүй. За яагаад вэ гэхээр одоо Игэн голын усан цахилгаан станц, Игэн голын усан цахилгаан станц гэнэ. За ер нь бол Игэн гол. За тэгээ бүр 1990-ад онд Монгол Францын хамтарсан экспедиц би сая буруу хэлчлээ эхлэх юм гоо та. За энд бол ийм дөрвөлжин бушин дотроос бол ийм хүрл баатрын дуулга олцсон байдаг. За тэр хүрл баатрын дуулганы тэр дээр байгаа синж болвол бас нэг ямар нэгэн те зүйл тогтоодог болох нь бол илэрхий байгаа байхгүй. За энд бол өд өрөвлөг зэргийг тогтоож байснаас бол зайлахгүй гэсэн үг хэлж байгаа. За Монгол улсын одоо те Баянгор аймгийн Баянлаг сумын нутагт бичгтийн хадны зурагт би морьтой хүн малгай өмссөн байх бөгөөд тэрхүү малгайных нь оройноос унжлаг унжиж байгааг бас харж болдог хадны зургаас. За 13-аас 14-р зууны үеийн Монголын хэрэгэмтнүүд мөн малгайдаа өд өрөвлөг зэргийг хатгадаг байсан нь мөн соёлын дурсгалаар дамжин бидний үед ирсэн байдаг. Ингэхдээ томоохон сайд, ноёд, хатад малгайдаа өд хатгадаг байсан. Харин энэ үеийн баатар ирсийн малгайд өд бус өрөвлөг хатаж байсныг бид дараах зүйлсээс харж болж байгаа. Мөн түүнчлэн энэхүү өрлөг ба өрөвлөгтөн цолыг харьцуулан үзсэн байдлаа тэг ингээ хөснөгтөнд ингээ харьцуулаад үзэх юм бол за энэ мэдээж нэгдүгürt 17 дугаар зууны үеэс түүхэн сурвалжид гарч байгаа. 13 дугаар зууны үеэс бас сурвалжид гарна. 13, 15-аас 17 дугаар зууны үеийн түүхэн үйл явдалтай холбогдож гарч байгаа. За 1452 оны саяны тэр нөгөө агуурчин жоннонгийн таалал төгсөж байгаа энэ үйл явдалтай холбогдож гарч ирж байна. Цэргийн зүтгэлтэн нарын цол байдлаар гарч ирж байна. Саяны бидний нийт ярьсан юм те. За тэгээ агуурчин жоннонгийн дагалт Шатар баатар нь 9 өрлөг гэх байдлаар бас гарч ирж байгаа. За 9 үе хошуу удирдан өрөвлөгтөн гэх байдлаар гарч ирж байна. Өрлөг баатрууд нь малгайдаа өрөвлөг хатгадаг. Малгайдаа шар шувууны өрөвлөг хатгадаг. Балчир хүүхдийн үсийг өрлөг үс гэдэг. Балчир хүүхдийн сэвлэг үргээхийг өрөвлөг үргээх гэдэг. За тэгэхээр энэ балчир хүүхдийн үсийг өрлөг бас балчир хүүхдийн сэвлэгийг үргээхийг өрөвлөг үргээх гэж байгаа. Өчүүхэн хүүгний өрөвлөг үргээх ёсно гэж ярьдаг шүү дээ, тий. За энэ мэтлэнгээр 16 дугаар зууны тий сүүл 17 дугаар зууны ихэнх үед монгол бичгийн хэлэнд томоохон шинжилэл хийгдсэн бөгөөд энэ нь Харчин аймгийн Аюушгүш айлыг хэмээх гадаад үгийг тэмдэглэх галиг үсэг зохиосондоо шууд холбоотой байх боломжтой гэж байгаа байхгүй. За мөн түүнчлэн өнөө Монгол улсын нутгийн зарим хэсэгт нялх хүүхдийн сэвлэгийг өрлөг үс гэдэг бол зарим нутагт сэвлэг үргээхийг өрөвлөг үргээх гэдэг гэж Ишгад амгуу бас бичсэн байгаа. За энэхүү өрөвлөг хэмээх хоёр үг нь хоорондоо ийм адилхан те болохыг бас ингээ илтгэн харуулж байгаа. Тэрчлэн бүгд найрамдах хятад ард улсын эрдэмтэн дай хүн буян нар мөнхөө өрөвлөгтөн хэмээхийг 33 өрлөгтөн хэмээн хөрвүүлэн бичсэн нь бас нэгэн учиртай болов гэж үзэж байгаа. За энэ мэтлэнгээр одоо те саяных ингээ үзээд ах юм бол нөгөө Чингис хааны 9 өрлөг гэдэг маань бол те яг одоо бидний дөр Монголын нуус товчооноос ингээд ишилж авсан гэж үзээд байгаа. Нөгөө алтан товчтой луу алтан товч. За эндээс авч үзээд байгаа тэр 9 хүний нэр бол биш юм аа. За өрлөг гэдэг бол энэ өр зүрхний гэдэг те одоо анд нөхөд өгдөг байсан ийм зүйл одоо ийм цол чимэг юм аа. А тэрнээс биш яг Чингис хаанд 9 өрлөг байсан уу гэх юм бол энэ нь арай өөр үйл явдал болчихно гэдэг зүйлийг давхар харж байгаа. Тэгээд өнөөдрийн одоо ингээ энэхүү нэвтрүүлгийг те сонсож байгаа үзэгч сонсогч та бүхэн маань бас яг өөр өөрсдийн гэсэн те ухаанаар ингээ ойлгоод маш олон эрдэмтдийн ингээ харьцуулсан судалгааны үр дүнгээс ярьж байгаа учраас одоо нөгөө би маш олон зүйлийг ярьлаа. Гэхдээ яаж хүлээж авах нь одоо таны эрхээ гэдгийг бас давхар хэлчихье те. Тэгэхгүй бол бас одоо 9 өрлөг байгаагүй гэд чи одоо шууд хэлдэг гэл нэг иймэрхүү юм болно шүү дээ тийм ээ. Тэгтэл яг нөгөө түүхэн үйл явдал нөгөө баримт маань өөрөө те ингэж яриад байгаа шүү гэдгийг бас давхар ойлгоорой. Ер нь түүхч одоо судлаач одоо миний багш нарын заасан хамгийн гоё үгнүүд байдаг л да. Тэр нь юу гэхээр түүх судлаач хүн болвол те нэгдүгээр баримтандаа хамгийн чухал үнэнч байх хэрэгтэй. Хоёрдугаар те судалгаандаа үнэнч байх хэрэгтэй. Гуравдугаар өөрөө өөртөө үнэнч байх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр миний хувьд бол яг би бол яг энэ талыг
дэмждэг хүн гэсэн. Чингис хааны 9 өрлөг гэж те 9 тусдаа хүн бол байгаагүй. Магадгүй энэ нь цөөн тооны хүн байсан байх. Эсвэл тэр 9 өрлөг гэдэг нь арай өөр утгатай, утга санааг илэрхийлж байгаа гэдэг дээр зохисдог хүн гэдгийг хэлжээ. За энэхүү судалгааны эцэст бол яг одоо ингээд те судлаач Баяр сайхан маань нааш те нэг ийм санал дүгнэлтэнд хүрсэн байгаа юм. За үүнд бол Чингис хааны 9 өрлөг хэмээх цэргийн зүтгэлтэн 9 хүн байгаагүй хэмээн өмнөх эрдэмтдийн судалгааг дэмжиж байгаа бөгөөд энэхүү 9 өрлөг хэмээх нь 17 дугаар зууны үед бий болсон зохиомл цол болох нь илэрхий байна гэж. За тэгэхээр одоо эндээс ингээд тодорхой харагдж байгаа сте тий. Энэ бол яг 9 хүний тухай бол биш ээ. Энэ 17 дугаар зууны үеийн тэр түүх бичлэгт шинээр орж ирсэн өөр үйл зүйл болох гэдэг. За дундад зууны үеийн те дундад үеийн Монголын түүхэнд дэх өрлөг хэмээх цол нь 13-аас 14 дугаар зууны үед бий болсон өрөвлөгтөн хэмээх цолны шууд үргэлжлэл мөн бөгөөд энэ үг хилцэн хувьд хувьсан өөрчлөгдөж 17 дугаар зууны үеэс түүхэн сурвалжид өрлөг хэмээн тэмдэглэгдэх болсон байлтаа гэж байна. За тэгэхээр 9 өрлөг үү 9 одоо нөө 9 өрлөг үү эсвэл өрөвлөгтөн нөө яг эсвэл яг 13 дугаар зууны үеийн Чингис хааны үеийн тэр нэг үр зүрхний гэж хэлээд байгаа те ийм одоо бас дархалсан эрэхтэй 9 алдалт одоо те бүү одоо алдтгаа гэдэг одоо өшөөж гэсэн үг шүү дээ. Ийм одоо цолыг хүртсэн хүмүүсийг хэлээд байгаа юм уу гэдэг маань дараагийн одоо те судлаачдын бас эрэл хайгуулалт үлдэж байгаа сэдв байгаа байхгүй. За нэвтрүүлгийн хамтран ажиллагааг танилцуулъя. За өрх бүрийн хэрэглээ уяг гурил. За Америк технологиг Монголд нутагшуулж зөвхөн бүхэл бүрийн гурил үйлдвэрлэхэд тусгаалan зориулсан үйлдвэрийг амжилттай нэвтрүүлэн хэрэглэгчдэд хүргэж байна гэж. Уяг бүхэл бүрийн гурил нь Улаанбуудаг хальстай нь бүхлээр нь тэрэмдэн гаргаж авдаг болохоор одоо шимт хижээлээ бүрэн хадгалсан байгалийн хамгийн үн цэнтэй гурил юм аа. Ялангуяа хүний биеийн бодисын солилцоог дэмждэг эслэг нь Улаанбуудан хальсанд ихээр агуулгдсан байдаг. За тэгэхээр уяг одоо гурилын бүхэл бүрийн гурилных нь хүний биед үзүүлж байгаа эрүүл мэндийн ашиг тусна гэх юм бол ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжинэ. Бүдүүн гэдэсний эрүүл мэндийг сайжруулна, зүрх судасны өвчнөөс өрчлөн сэргийлнэ, за хэд тархалтаас сэргийлнэ, цусны эргэлтийг дэмждэг, бодисын солилцоог бас идэвхжүүлдэг. За эрдэсийн хувьд болохоор агуулмж өндөртэй, витамин B1, B2, B6, E, за PP амин дэмэр баялгаа. Тэгээ байгалийн гаралтай, шимт хичээл ихтэй. Тэгэхээр уяг гурилын маань хамт олонны энэхүү уяг гурил нь бол одоо Монгол улсын 21 аймаг бүх томоохон зах худалдааны төв сүлжээ дэлгүүр Улаанбаатар хотын 9 дүүргийн зах худалдааны төв болон сүлжээ дэлгүүрүүдээр борлуулагдаж байгаа. За тэгээ бид бүхний дэмжин ажиллаж байгаа өрх бүрийн хэрэглээ уяг гурилын хамт олонд баярлалаа. За тэгээ би саяны энэ яг энэ нэвтрүүлгийг бэлдэж явах явцдаа бол бас харлаа л да. Яг үнэхээр нэг 201-ээс өөр одоо өрлөг гэдэг үг байд юм, өрлүүд гэдэг үг байд юм уу гэдгийг тий. Тэрнээс гадна сүүлийн үеийн одоо ингэ судалгаа Монголын нуус товчооны талаар бол нэлээд олон дөрвтэй судалгааны бүтээлүүд бас гарчихсан. Тэрийг ч гэсэн ингэ шүүж үзлээ. Одоо хамгийн гол одоо бидний одоо яг Од мөндөр сувгийн бол бас яг 13 Монголын нуус товчоогоор бол ингэ барьж яваад байгаа сүүлийн үеийн судалгааны бүтээл маань бол дэлгэрэнгүй тайлбартай Монголын нуус товч байгаа ш нь шар уцтай тий. Одоо ингээд Од мөндрийн намын санд байж идэг, танаа гэрт байж идэг, манаа гэрт байж идэг тий. За тэгэхээр тэрний тэр 201-р зүйл дээр нь одоо тэр 25 эрдэмтдийн бичсэн одоо судалгааны бүтээл шүү дээ. Тэрнэр яг нэг өрлүүд гэдэг үгийг тайлбарласан байна уу гэсэн чинь үнэхээр тайлбарлаагүй юм байлээ. Тий. Тэнд бас айгүй гоё судалгаа бас тий хин нэгний одоо ингээд эрдэмтний хүний тий одоо ингээд бас үг байна уугүй гэдгийг бас харах гэж үзье. Тэгэхээр тэнд бол үнэхээр бас байхгүй. Яг яг тухайн үйл явдлыг орчин цагийн хэллэгэнд юу гэж үзэх үү, эрт цагтны юу гэж үзэх үү, тий латинаар монгол бичгээр юу гэж үзэх үү гэдэг нь айгүй гоё хийцэн. Тэр дотор байсан бас нэг ойлгохдохгүй өгнүүдийг айгүй сайн тайлбарласан байгаа. Гэхдээ өрлүүд гэдэг үгийг тайлбарлаагүй юм байлээ. За би тэгээд нэг зүйлийг одоо ингээд хамгийн эцэст нь бас хэлчихье тий. За энэ яг судалгааны бүтээлийг бол би мэдээж нөгөө нэг доктор Баяр сайхан дээр Монгол Улсын их сургуулийн түүхийн нийгмийн багш доктор Баяр сайхан энэ хүний одоо ингээд судалгааны бүтээлээс ашигласан гэдгийг нэгдүгээр хэллээ. Тэгээд дээрэс нь яг энэ дээр бол мэдээж сурвалжууд гэж байгаа тий. За энэ сурвалжууд дээр бол 10 буянт номын цагаан түүх. Би одоо онуудыг хэлээд одоо ингээд он сартаа мартаа ингээд монгол хэлээ хөргүүлсэн гэж хэлвэл аягүй урт болох гээд байна. Нөгөө ашигласан материал ингэж юу? Тий. За тэгээд энэ гад амбгон одоо өрлүүд гэдэг үгийн учир бас муу гад амбгон тий Монголын нуус товчооны судлалын зарим асуудалд тэгээ галдан эрхийн эрдний эрх за гэрэл бадрах тий бүцүрэн гэдэг одоо бямб хорол нарын Монголын түүхийн сурвалж бичгийн цуврал 30 бот ном тий гом жом гангийн урсгал гонгоргон халах товчоон гэрэл бадрах хаан тий 44 2-ын Монгол улсын язгууртны цол зэрэг
Тэгээд дайхон нөгөө сая и буян гэдэг нөгөө хүмүүсийн хэлээдсэн умард яан улсын түүх, дамдын сүрэнгийн өнчин хүүгийн цэцэлсэн шаштрын тухай, Дармагүшийн алтан хүрдэн мянган хийгээст одоо бичих дэндвийн дундад үеийн Монголын түүх. За энийг бол одоо нэг Гэрэл Баатар, Хүзий Баатар нар одоо ингээд ахиж монгол бичгээс хөрвүүлж хийс байдаг. За нөгөө түрүүний хэлсэн Жамп асрагч нэртийн түүх. Гэх мэтлэн яг одоо ингээд Лувсан Данзангийн алтан товч, монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар тойл, Монголын нуус товчоо, Монголын дэлгэрэнгүй тайлбартай Монголын нуус товчоо Монголын соёлын түүх, монголчуудын зэрэг дэв, Нямбуугаан монгол хувцсны түүх, Аюудан Очиргаан монголчуудын гарал, нэршил, Рашпунцгийн болор ирэх. Тэгээд одоо саган сэцний хаадын үндэсний одоо эрдийн товч, сувд одоо ирэх хэмээх шаштар оршуу гэдэг. Тэгээ яа цэвэлгэн монгол хэлний тайлбар тойл, цэвэн дөржгөн баянлагын хадны зарим зургууд гээд Чингис хааны алтан товч нэрт цадиг, Чингисийн 9 өрлөгтэй өнчин хүүгний цэцэлсэн шаштар 2003 оны шинээр одоо хэвлэгдсэн. За ингээ хөрвүүлж зүйл тайлбарыг нь одоо хэвлүүлсэн Пүрүж ав гэдэг хүний энэ судалгааны бүтээл хаадын үндэсний хураангуй алтан товч, хөх түүх, одоо эртний монгол хаадын үндэсний их шар тууж гэх мэт одоо ийм сурвалж судалгааны бүтээлүүдийг ашиглаж ийж өнөөдрийн нэвтрүүлэг бас бий болж байгаа гэдгийг бас давхар хэлэхгүй болохгүй болж байгаа юм. Энэ ч ерөөсөө хин нэгэн оргуу хоосноос гаргаж ирээд өөрөө мэдээ зохиождаг зүйл биш шүү дээ түүх гэдэг чинь маш олон өмнөх үеийн түүхчдийн маань бэлдээд өнөөдрийг хүртэл хийж явсан тэр их нөрөх хөдөлмөр судалгааны ажлууд дээр дараагийн шин цагийн түүхчнэр орж ирээд тэгээд тэндээс нэрээ үнэхээр дутуу үлдээсэн саяны жишээлбэл тэр үгийг тайлбарлсан байхгүй байх юм бол түүнийг өөрчлүүлээд задлахдаа өөр гадны их сурвалжууд болон бусад өмнөх их сурвалжууд дээр юу байна вэ гэдгийг хамтд нь харж хөөдөг. Тийм ч учраас тэр бүтээлүүд ингэж бичигдсэн байсан учраас тэдийг дурдж явах ёстой. Тэгээд одоо ингээд саяных шиг ингээд дурдаад явахаар ингээд яг бүтнээр ингээд бүтэн өгүүлбэрээр ингээд дурдах юм бол хоёул ингэж дурдна гэсэн үг байхгүй. Би чам зүгээр нэг жишээ үзүүлээд өгчээ. За, эртний Монголын хаадын үндэсний их шар тууж Улаанбаатар хот 2006 эмэгтэйч худам монгол бичгээс үсгээс кирилл бичигт буулгасан тайлбар хийсэн Дэ Баяр сайхан 17 дугаар зууны үеийн Монголын түүхийн зохиолууд ингэж хийлэх байхгүй. Тэгэхээр 30-40 номыг ингэж хэлнэ гэдэг маань бидний нөгөө нэвтрүүлэг гэдэг ямар цаг хугацаанд ингэ явж өнгөрдөг үлээ. Тийм болохоор би нөгөө нэг их Монгол улсын түүх гэдэг судалгааны бүтээлээр үндсэн нөгөө нэг 3-4 номоо ингэ хэлээд явхангууд л 2-3 номноос л ингэ нэг нэвтрүүлэг хийж тийм байна гэж ойлгоод идэм шиг байна лээ. Тэгэн гутаа нөгөө нэг шүүмжилж байгаа хүмүүс байдаг штэ. За яг шүүмж бол зөвлөдөө. Гэхдээ энэ нөгөө нэг эрдэмтэд судлаачид ингэж үзээд байна. Энд одоо миний үг ерөөсө байхгүй гэд хэлээд ахтал чи станер Монголын түүхийг зохиолоо гэл ингэж яриад ороод ирдэг байхгүй тий. Саяны энэ таны хэлж байгаа тэр гол бас судлаачдын маань бичсэн зүйлүүдийг ингэж сонсож байхад би бас өөрийнх нь дотор нэг юмд айгүй эргэлзээд эхэлж байгаа байхгүй. Би өмнө нь бол отго джинс гэдэг дээр айгүй нэг юм нөгөө зүм талаас ирсэн зүмнаас ирсэн соёлын нөлөө юм шиг айгүй бодж явдаг байсан. Тэгэн гол отго жинстэй малгайгаа чулуунд саваад одоо фүүсүүгээ урлаа гэдэг шүү дээ. Тэгэнгүүт тэндээс харахаар отго жинс нь толгой дээр нь байхад тэр дургуугаа тэрэнд илэрхийлж гэсэн үг шүү дээ. Тэрэнд илэрхийлсэн болохоор тэр гадны соёлын нөлөө юм гэж ойлгож ирсэн чинь хаа байсан манай эртний өмнөх одоо хүрлийн үеийн соёл. Тийм хүрлийн өргөлжин буршны соёлын үеийн тэндээс малгайных нь хэлбэр нь бас нэг юм тогтоодог байсан байх гэж. Тэгэн гууд эндээс хөөгөө бодохлоор хамгийн гоё нь заяа. Хамгийн гоё тэр өгөөд байгаа зүйл нь нөгөө нэг шууны өд амтны тэр зүйлийг чинь болохоор тэр дундаас эрх мэдлэр дээр шүү толгоолон шүү өдөртөн шүү гэж одоо бид нар нөгөө индианчууд гэж хэлж байгаа мохол юм болох байх та. Гэхдээ индианчууд ч бас толгой дээр өд зүүдэгтэй адилхан нүүдэлчдийн хувьд тэр толгой дээрх шууны өд зүүдэг гэдэг чинь бол бас л өдөртөх хин нэгээ одоо овгийн захирагч байгаа гэдэг ч юм уу ялгаж өгдөг байсан тэр хэлбэр юм байна. Би тэр одоо отго жинс тэр дээл ховцос гэдэг дээрээс огт юм дуурдаггүй. Яагаад вэ гэхэлэр энд ерөөсөө нэг юм соёлын харилцаа холбоо хитрхи олон ингээ шингээд ингээ явцсан байхгүй юу. Жишээ нь одоо манж одоо тэр отго жинсийг ч одоо хүмүүс одоо манж гэж үзэж байгаа штэ. Гэтэл энд чинь манж өөрөө монголчуудаас авсан зүйл маш их байхгүй юу. Тэгээ энийг ингээ монголчуудаас авсан юмаа гэдэг ч юм уу эсвэл нэг тийм таамаглалтаа гэд хэлчих юм бол баг бариулж идүүлнэ. Нэр шиг тэр дээл хувцсан дээр юу болдог вүлээ те. Тэр хаалх нь хаалттай амьдраад байсан биз дээ тийм. Одоо хоёул зөв ийм юм бодож байгаа. Одоо яг халтан дээр би яг ингээ хилээд дуусгаад тэгээ хоёул нэвтрүүлгээ жаргая. Энэ ийм юм аа. Илхаант улсын түүх, судрын чуулган, тиймээс шаштрын түүх. За энэ тэр одоо ном дээр байгаа зургууд байгаа шүү дээ. Тэр зурган дээр чинь одоо тэр нэг өд тэр бүх юмнууд чинь байж байгаа шүү дээ монголчуудын.
Хүлээгүй хааны үеийн те ил хаатын улсын тэр хаадууд тэр хаан ширээн сууж байгаа ноёд их эсэр сандал чинь хаадууд суудаг ш язгууртнууд суудаг байна те. Эндээс үдтэй байдаг. Одоо ингээ малгаанууд тэр бүгд ингээ үдтэй ш ингээ хідэн салаа үүд ингээ унжицсан эсвэл ингээ хид хідэн үдтэй. Тэр чинь одоо яг л одоо Монгол зэрэг дэвлэр хийлж 13 дугаар зууны үед хамгийн их баг олон загварын малгайг өмсдөг байсан юм байна гэл те. Гэх мэтлэнгээр ингээ гарч байгаа ш. Ерөөсөө тэндээс ч гарч ирж байгаа тий. Би зүгээр энэ дээр юу хэлэх гэж хадны оршуулга штэ 13 бэхэ. За та ярьчих. 13 дугаар зууны үеийн хадны оршуулгууд байгаа. Өмнөгөө аймгийн Цагаан ханангийн агуугаас олдсон номос байна да. Цагаан ханангийн агуугаас олдсон. За тэрэн дээр ч гэсэн яг л тэр малгааны яг дээдлийн хэсэгт нь тэр яг тэр отго джинс гэдэг тэр үнэт чулуу штэ. Тэр чулуу шиг. Гэхдээ тэр нөгөө нэг яг Юан гүрний үеийн энэ нөгөө ийм малгаа штэ хаадуудын. Ийм малгаа байгаад байгаа штэ. Тэр чулуунаас чинь ахад яах юм бэ? Үд өмжлөх байж болно штэ. Тий. Одоо зүгээр би сая энэ нөгөө түрүүн ярьж явж байгаад яагаад тэр толгой дээр хотго руу жинс рүү орцсон гэхлээр за нэг ийм юм яваад идэг байхгүй юу? Ямар ч юмыг тэр нөгөө нэг археологийн олдвор баримтал эцэлэн тий. Тэгин гол нөгөө манжууд монголчуудыг 3 чулуу өгч одоо юу гэдгийг тий эрхэндээ оруулсан гэдэг юм шүү. Хөөрг гэл тий. Тэгээд отго жинс гэдэг. Нэг нь болохоор юу гэдэг вүлээ? Нэг юм 3 чулуугаас нэг ингэсэн гэдэг юм яриад идэгээ. Тэгвэл тэрэн дээр тэр отго жинс гэдэг чинь тэгвэл аль эртний тэр нүүдэлчдийн одоо тэр соёлын юунд дотор байж л байсан зүйл шүү. Тэр нь одоо ингээд тэр олдвор археологийн олдвруудаас гэдэг юм уу тэр соёлын одоо нөлөөллийн үлдсэн байсан нь тэр олдвруудаас баталгаажж гарч ирээд исэн юм байна шүү. Яг хөө зүгээр яг тэр нэг отго жинс гэдэг нь бол тэр хэлж байгаа үг жинс гэдэг байгаа тий. Энэ үгнүүд нь өөрөөсөө нөгөө нэг манж гэдэг үгийг бас ингээ илэрхийлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бас буруудах болохгүй зүйл. Тэр нь юу гэхээр яг л нөгөө манжийн тэр ноёдын тэр нөгөө малгай хувцас тэр гутал те тэд чинь бас нэг загварын хувьд бас ингээ өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тэ тэр нөгөө үд мүд ингээ нэг тэгэхээр тэнд тэрийг тэр хүн яг сонсож байгаа нь юу гэж хүлээж авах вэ гэдгээс л шалтгаалж байгаа. Ингээд нөгөө түүхийг чинь яаж л тайлбарлаж болдог. Хоёр талаас нь тайлбарлаж болдог тий. Хоёр талаас нь нэрж болдог. Эсвэл одоо түүх чинь өөр ингээ нэг мод байлаа гэхэд салаа мөчөр болгон дор ингээ салаад явцдаг. Бүр том нуур байлаа гэх юм бол тэрнээс чинь халбагдаад явж байгаа. Гэхмэчлэнгээр түүх өөрөө ийм сонирхолтой зүйл шүү дээ. Тэр нөгөө отго гэдэг шүү тий. Отго гэдэг үг чинь болохоор за тэр отго жинсний отго байж болно заяа. Нөгөө талдаа тэгдэг ш нөгөө Батмогтаян хааны отхон хөө Гэрсэн жалаар гэж байна тийм. Тэнгуул чин Гэрсэн жалаар гэдэг чинь Жалаар аймгийг хэлээд байгаа. Тэнгуул Гэрсэнд чин болохоор одоо энэ газар нутаг дээр те захиран суугата 7 отог хэдэн аймгийн захирагчаа сууж байгаа шүү дээ. Тэгэхээр тэн чинь отог гэдэг чинь аймагуудыг бас хэлээд шүү дээ те. Тэгээд нөгөө нэг хамгийн хүчрхэг гэдэг Жалаар гэдэг отгийг захиран суусан болохоор те аймгийг захиран суусан болохоор Гэрсэнд Жалаар хунтайж гэж бид хэлээд идэг шүү дээ те. Ингээ зүгээр ер нь бол явж явахдаа түүх энэ нэрэ маш их одоо нөлөөлдөг юм хэл шинжлэл юм байлээ. Тийм шүү дээ. Хэл шинжлэл бол тэр Монгол бичиг магадгүй тухайн үед бичдэг байсан бичлэлт тэр үг үсэг энэ болгоныг судалж ийж нөгөө үгийнхаа үндсийг олох гэдэг байгаа байхгүй. Үгийнхаа үндсийг олчих юм бол тэр утгыг олох гэдэг гэдэг ч юм уу. Тэгэн удаадаас шашаал нөгөө нэг өрвөлөгтөн гэдэг байгаа. Өрвөлөгтөн гэдэг байгаа шүү дээ. Тэрний үгийн утгыг хайхлаар тэр нөгөө саяны дээр нөгөө нэг хүүхдийн үс тэр нэг дахианы энэ дээр байдаг үс. Тэгээ нэг буурын энэ дээр байдаг үс. Тэгснэ энэ дээр байгаа одоо нэг шар шувууны өд гэдэг ч юм уу. Ер нь нэг юм утганд тийшээ чиглээд л байна тий. Ийм л сонирхолтой. За тэр хоёул өнөөдрийнхаа нэвтрүүлгээ жаргах ба. За тэгээ манай сонсогчд болон үзэгчд гэсэндээ яг нөгөө надтай адилхан энэ яриаг дуусгамааргүй тийм сайхан дугаар болсон баха гэж найдаж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Casa Da Vinci төсөл NCD Group-ийн Casa Da Vinci төсөл хамтран ажиллалаа. Мөн дээрээс нь өрх бүрийн хэрэглээ уяг гурил бид бүхнийг дэмжин ажилласан юм аа. За харин энэхүү нэвтрүүлгийг Америк сургуулийн түүхийн багш Маратхан бид бүхэнд бэлтгэн хүргэсэн. Баярлалаа танд. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаа өвчлийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.